үзэгчтэй хойр амгалан айлтгая. Монголын үндэсний од нийтийн телевизийн нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг эхэлж байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ажилгүйдэл ба ажил хийх хүсэл гэж нэрлэсэн. Ингээд энэ нэвтрүүлэгт оролцож өөрсдийнхөө энэ сэдвээр үзэл бодлоо хуваалцах үндсэн зочтой эхлээд танилцуулъя. За зүүн гардал талаас эхлэе. Хөдөлмөрийн судалгааны институтын захирал Чимэд Дорж, Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Эрдэнэбат, Таасва компанийн үйлдвэр хариуцсан менежер Уланбадарах. За баруун гарт талаас Монголын ажил олгогч эзэдийн холбооны нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хөдөлмөр нийгмийн бодлогын газрын эрх зүйн албаны хуулийн мэргэжилтэн Саран Цацрал, Хүний нөөцийн институтын ерөнхий захирал Бартанбаатар. За үндсэн оролцогчд маань ийм байгаа юм. За мөн манай нэвтрүүлэгт нийслэлийн 6 дүүргийн хөдөлмөрийн хилцээ ахлах мэргэжилтнүүд болоод ажил зүйчлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна. Мөн ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн төлөөлөл, Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэн ажил зүйчлүүлж байгаа залуучуудын төлөөлөл бас оролцож байна. Тэгэхээр ажилгүйдэл ба ажил хийх хүсэл. Өнөөдөр бид нэр ажилгүйдлийг тухай ярихдаа энэ одоо улс орны хөгжлийг тодорхойлох нэг хүчин зүйл юм шиг ярьдаг. Энэ удаад бид ажилгүйдэл гэдгийг яг юу юм бэ? Энэ бол ажил хайж байгаа, ажилтай болох гэж хүсэж байгаа нэг хүний байдал гэдэг талаас нь илүү ярих гээд ажил хийх хүсэл гэдэгт яаж байгаа юм. Тэгэхээр эхний асуултаа би дунд нь ерөнхийд нь үндсэн оролцогчдын дунд тавих гэдэг л да. Миний өмнө юм 2 судалгаа байгаа юм. 2014 оны 10 дугаар сард хөдөлмөрийн зах зээлийн тайлан мэдээ гэж гарсан нэг судалгаа байна. Нөгөөх нь хөдөлмөрийн зах зээлийн шинжилгээний үр дүн гэсэн ийм судалгаа. Нэгэн дээр нь болохоор 2014 оны 10 сарын энэ хөдөлмөрийн зах зээлийн тайлан мэдээгээр бол ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйд бол буурсан үр дүнтэй гарчаад байгаа. Гэтэл хөдөлмөрийн зах зээлийн шинжилгээний үр дүнд хэдийгээр ажилгүйдлийн түвшин доогуур боловч энэ нь хөдөлмөр эрхлэлтийн түвшин зохистой хэмжээнд байгаа гэсэн үг биш юм гэсэн нэг юм тодотод ороод ирж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Бид нар өнөөдөр ажилгүйдлээ яаж тодорхойлоод тоогоо үйлдвэрлээд байна уу? Энд судалгааны статистикийн аргачлалын зөрчил гараад байна уу? Эндээс эхлээд үндсэн оролцогчтой асуулт тавиад ярилцлага эхлэе. За Чимэд Дорж захирал. Ерөнхийдөө ажилгүйд хүн гэж хинбэ гэдгийг бол тодорхойлдог олон улсын ойлголт тодорхойлт байна. Энийг бол олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргаад ирсэн бүх улс орнууд бол ажилгүйдлийн түвшинг тооцохдоо ашигладаг ойлголт тодорхойлдог. Энэ дээр бол нэгдүгээрт нь бол одоо ажил хийгээгүй байгаа. За хоёрдугаарт нь бол ажил хийхэд бэлэн байгаа. Гуравдугаарт нь бол ажил хайж байгаа хүнийг бол бид нар ажилгүй хүн гэж ойлгоно гэдэг дэлхийн нийтээр бол энэ дээр үндэслээд энэ бол эдийн засгийн суурь одоо эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлж байгаа суурь индикаторуудын нэг. Манай улсын хувьд бол ажилгүйдлийн түвшин бол харьцангуй бага. Энийг бол бид баталгаатай тоон дээр бол юу гэж хэлж болох вэ гэвэл ихэнх эдийн засгийн томоохон бүсүүдтэй дээрэс нь бол шилжилтийн эдийн засгийн орнуудтай харьцуулж үзсэн ч гэсэн Монгол улсын ажилгүйдлийн түвшин бол бага түвшинд байдаг. Үндэсний статистикийн орооны тооцоолж байгаа ойлголт тодорхойлтын хувьд бол олон улсын хөдөлмөрийн байгууллага ойлголт тодорхойлтыг бүрэн ашигладаг. Гэхдээ тооцох аргачлалын хувьд бол ажил идэвхтэй хайж байгаа нэг бол Монгол улс бол статистикийн нэгдсэн мэдээлэлд бол оруулж ирж тооцдоггүй. Энийг хэрвээ оруулж ирээд тооцох юм бол манай ажилгүйдлийн түвшин бол 5%-аас бага түвшинд байгаа гэж хөдөлмөрийн судалгааны институт бол үзэж байгаа. Тэгэхээр 5%-аас бага түвшний ажилгүйдэл гэдэг бол маш сайн эдийн засаг дээр байдаг ажилгүйдлийн түвшин. Тэгэхээр манайд бол хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажилгүйдлийн асуудал гэдэг нь бол үндсэндээ бол манайд бол ажилгүйдэл бол манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр бол асуудал биш. Гэхдээ бол энэ нь бол саяны өөрөж хэлж байгаагаар энэ нь бол хөдөлмөрийн зах зээл тэр чигээрээ сайн байна уу тэрийг бол илэрхийлж чадахгүй. Яагаад ингэж хэлж байгаа нь вэ гэхээр ажилгүй хүн гэдэг маань ажил хайгаад хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирж байгаа эдийн засгийн идэвхтэй байгаа хүнийг ойлгож байгаа бол манайд бол ажил хүчний оролцооны түвшин гэдэг нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь эдийн засгийн идэвхтэй байна вэ гэдэг үзүүлэлтийг харьцуулж үзэх юм бол саяны дурдсан бүс нутгуудаас шилжилтийн орнуудаас бол харьцангуй доогуур. Жишээлх юм бол энийг бол дэлхийд дээр ч нэлээд доогуур гэж хэлж болно. Яагаад гэвэл бид нар өөрсдийгөө бол Англитай, Америктэй юм уу, Японтай, Германтай харьцуулж болохгүй. Яагаад гэвэл тэнд бол хүн амынхын тодорхой хэсэг нь капиталын орлогоор амьдарч идэг. Манай эдийн засаг дээр бол хүмүүс бол тийм капиталын өндөр орлого бол байхгүй байна. Гэтэл ажил хийх сонирхол бол байхгүй байна нөгөө талаасаа. Энийг би яагаад муу үзүүлэлт гэж хэлж чадчихна гэвэл бид нар хинээс арай дээгүүр байна гэвэл ойрхон дорнодын орнууд, хойд Африкийн орнууд, зүүн өмнөд Азийн орнуудаас арай жоохон дээгүүр байна. Гэтэл энэ хоёр бүс нутгийн эдийн засгийг аваад үзэх юм бол
тэнд эмэгтэйчүүд нь боловсрол эзэмшихгүй байна. Эмэгтэйчүүд нь хөдөлмөрийн зах зээл дээр оролцоо маш доогуур байдаг. Соёлын ялгаатай орнуудтай харьцуулах юм бол бид нар одоо арай жоохон дээр байна. А бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулах юм бол Монгол улс бол ерөнхийдөө ажил их сонирхолгүй болцсон байна гэдэг нь бол тоотохоор шууд харагдаж байна. За энэ бидний ярилцах гол сэдв судлаачийн үгээр. За та бүхэн энэ дээр саналаа эхний асуултанд саналаа. Энэ ч нэг зүйлийг тодорхойлж хэлж. Манай статистикийн газрын гаргаж байгаа одоо өнөөдрийн сон дээр гарсан байна л шүү дээ. Тий, ажил хөдөлмөр эрхлээгүй хүн 78 гэдэг нэг тоо гаргаж байгаа юм. Тэр нь болохоор олон улсын хөдөлмөрийн байгууллагын ангиллаараа бол сүүлийн 7 хоногт 2-оос дээш цагийн хөдөлмөр эрхлээгүй хүнийг бол нөгөө тухайн үед ажил хийгээгүй хүн тооцно гэдээ гаргацсан тийм ангиллал байдаг байхгүй. Тэрүүгээр гаргаж ирээд байгаа тоо гэж бид нар ойлгож байгаа. Гэхдээ яг энэ 78 мянган хүн чухам хэдэн үеийн ажил эрхлээгүй гэдгээр нь бас авч үзэхгүй бол энэ бас нарийн ойлгохдохгүй. Нөгөө талаас нь яг чимэд дээр захирлын хэлдэг шиг ерөөсөө ажил идэвхтэй хийж байгаа хайж байгаа хүн бол манай одоо хөдөлмөрийн бирж дээр 34 мянган хүн байгаа шүү дээ. Энэ бол жинхэнэ хөдөлмөрийн хийж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүст бол ажлын байр олгоод ажилуулахад бол эдгээр хүмүүс бол ажил хийж байгаа хэсэг нь. Монголч нь бол одоо зах зээл шилжснээс хойш хүн бүхэн ажил хийж чаддаг хэрэггүй болсон шүү дээ. Хуучин бол хүн бүхэн ажил хийж чаддаг байсан бол хүний эрхийн асуудал амьдрал нь хүрч байгаа хүнд бол ажил хийхгүй ч байж хүн асарж яж болно янз бүрийн шалтгаантай. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэ ойлголтуудыг ялгаж ойлгоод яг дүгнэх юм бол Монгол бол одоо нөгөө хятад гэдэг юм Америк чинь нэгдсэн улс гэхэл өнөөдөр эдийн засгийн 3% өслөгт 9 сая ажилтны хүн байна шүү дээ. Манайд бол тийм алга шүү дээ. Ажил хайж байгаа хүн 34 мянга. Ерөөсөө хөдөлмөр эрхлээгүйгээд одоо тэр олон улсын ангиллаар гаргаж байгаа хүн маань 78 мянган хүн гэдэг чинь бол том орнууд бол биднийг шоолж мэдхэр байхгүй. Энэ хэд хүнийхээ усыг олж чаддаг юм болов уу. Нөгөө талаас аваад үзэхэд зэрэг бол бид хувийн хөвшил бол жилд бол 70-аас 80 мянган ажлын байрыг тогтмол бий болгодог байхгүй. Тэрэнд чинь бид нар бол 45 мянган хүнийг техникийн сургууль төгсгөөд аавна. 7 мянган хүнийг нөгөө үндэсний мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд насан турш хүнийг бэлтгээд аавна. Дээр нь бол бид нар чинь бас 18 мянга 9 мянган гадны хүн оруулж ирж байгаа шүү дээ. Одоо барилга дээр ажиллаж байгаа хятад иргэдийн чинь одоо бидл ажлын байраар хангаж байгаа шүү дээ. Яг үнээр дээр бол чинь Монгол хүний ажлын байр шүү дээ. Хэрвээ одоо тэр хөдөлмөрийн зах зээл бирж дээр байгаа 34 мянган хүнээс 20 мянган ядаж мэргэжил эзэмсэн бол тэнд одоо оронд нөрөөд ажиллах тийм болцоотой байхгүй. Тийм учраас Монгол бол одоо яг энэ ажиллах хүчний болоод энэ эдийн засгийн өсөлтийн хувьд бол энэ балансчих тийм төвшөнд байгаа юм. Бүгд мэргэжил эзэмшээд ур чадвартай болчвол ажлын байран дээр очиж ажиллаад ингээ Монгол хүн бол ер нь бараг ажилгүй байхгүй байх тэр төвшөнд хүрэхээр ийм их сайхан баланссан баландун байгаа л да. Яг тийм үү? Тэгэхээр миний ер нь бол яг юуны ажилгүй хүний тоо гэхлээр яг ухаасаа ажил хайж байгаа, идэвхтэй хайж байгаа хүмүүс ч ороо яваад шүү дээ, тийм. Тэгэхээр энэгээр нь бид нар аваад үзэхлээр одоо юу гэдэг нь Монголд бол энэ хүмүүс л ажилгүй байна гэсэн нэг юм хандлага байгаа юм л да. Тэгэхээр зүгээр яг би өөрийнхөө зүгээс тайлбарлахад бол саяны хоёр захирлын дээр нэмээд нэг юм хэлэхэд бол манай одоо хөдөлмөрийн төв бирж байдаг юм уу тийм ээ. Ажиллагч эзний холбооны төлөөллөөр ажил олгогчд байдаг юм уу? Хүмүүсийг ажилтаа болгож байна. Зөвхөн биржүүд хүнийг ажилтаа болгохоос гадна хувийн аж ахуй нэгжүүд ч өөрсдөө биржээр дамжуулахгүй хүнийг ажилд авч байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ дээр гарч ирээд байгаа нэг одоо бидний анхаарах ёстой тоо бол ажил зуучлуулад ч юм уу өөрөө компанид очиод ажилтаа болсон хүн маань тогтвор суурьшилтай ажиллах энэ хандлага өөрөө маш буу болчиход байна. Түрүүн энэ хөдөлмөр эрхлэх хандлага ерөнхийдөө бас жоохон тийм байна гэж. Өөрөөр хэлбэл ингээл 30 хэдэн мянга 70 хэдэн мянга байгаад тэр тоон буураад яваад өгөхөд дараа жил нь ч юм уу хагас жил нэг жилийн дараагаар нөгөө хүн маань дахиад ажиллаа хайж гараад дахиад бүртгүүлдэг ч юм уу зарим нь бүртгүүлэхгүй нэг жил өнждөг ч юм уу ийм байгаад байгаа учраас энэ тоо статистик дээр яг тоочны хэдэн хүн ажилгүй байгаад байна тэдний ажилтаа байна гэдгийг хэлэхэд хүндрэлтэй. Тэгэхдээ бид нар Монгол дахь ажилгүйдлийг бууруулах хамгийн гол зүйл бол хийсэн зүйлээ дахин хийгээд амиргүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүний газар ажилд ороод тэндээ тогтвортой суурьшилтай баймаар байна. Ядаж 3-4 жил 4-5 жил ажиллах хэрэгтэй гэсэн энэ хандлагыг бид нар бас бий болгохгүй бол дахин шинэ юм хийгээд байгаа байхгүй. Нэг ийм ойлголт байгаа юм л да. Ажилгүй хүмүүсийн тоо хоёр өөр төсрөөс бүрдэж байна. Нэг нь бол үндэсний статистикийн орооны явуулж ажил хүчний судалгаа гэдэг судалгаа гэдэг жилдээ нэг 12 мянган орчим өрхөөс сар болгон мэдээлэл аваад удирлаар дүгнэлтээ гаргадаг. Энд бол төвөөр судалгаа учраас бол мэдээж тодорхой зөвшөөрөгдөх алдааны хязгаар дотор бол дүгнэлтээ гаргаж байгаа. Тэгэхээр энүүгээр нь аваад үзэхэд бол Монгол улс бол ажилгүйдлийн түвшин бол бага байна. Дээр нь хөдөлмөрийн биржийн одоо хөдөлмөрийн хэлцүүдээр бүртгүүлээд орж ирж байгаа хүмүүсийн бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо гэж гарч байгаа. Өөрөөр хэлж байгаа 30 хэдэн мянгаар хэмжигдэж байгаа бол хөдөлмөрийн биржээр дамжуулаад эсвэл хөдөлмөрийн хэлцүүдээр дамжуулаад ажил хайгаад бүртгүүлсэн байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө үндэсний статистикийн орооны зарлж байгаа бол ойролцоогоор нэг 90 мянган орчим хүнийг ажил идэвхтэй хайж яах гэсэн ерөнхий дундаж сүүлийн жилийн статистик нэмэлтгүй явж байна. Нийлээд явж байгаа. Тэгвэл бол энийг бол яг ажил хайж байгаагаар нь тэр төв судалгаан дотор нь дахиад байж байгаа хгүй асуултын дотор нь
ажил идэвхтэй хайж гэнэ үү? Энд нь бол хилцээр очсон уу, бирж дээр очсон уу, эсвэл сонингоос зар аваад буцаар яаж үзсэн үү, хандсан уу бүгд орж байгаа. Ингээд аваад үзэхэд бол Монгол улс ажилгүйдлийн түвшин бага байхгүй. Би нэг юм шууд хэлчмээр санагдаж байна л да. Жишээлх юм бол бид нэр ажилгүйдэл дээр бүх анхаарлаа тавьж байгаа бол бодлогын хувьд бол маш буруу сонголт руу явж байна. Яагаад гэвэл ажилгүйдэл гэдэг чинь өөрөө урт хугацааны эдийн засгийн бодлого боловсруулдаг том зүйлт биш. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол манай улсын хувьд бол харьцангуй бага байна. Тийм учраас бид нар бол хаанаас манай хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг хааж болох вэ гэвэл ажил хайж хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэхгүй. Ажил хийхгүй байгаа хүмүүс бол бидний хувьд бол аюул байгаа байхгүй. Тэрнээс биш дунд хугацаанд бодоод үзье л да. Тэр хүмүүс хэрвээ ажил хаагаад гэрээсээ гарч ирээд ямар нэг байгууллага руу сонингийн зараар ч юм уу эсвэл хэлцээр очиж бүртгүүлээд хөдөлмөрийн зах зээл рүү идэвхтэй ороод ирэх юм бол болж байна. Энэ бол ажилгүйдлийг үсгэх нь ажилгүйдэл өсөж байгаа нь тэгэхээр нэг талаас бол муу зүйлт биш байхгүй. Энд чинь хүмүүс идэвхчээд ажил хайгаад гараад ирж байгаа сайн байна. Тэрний төлөө бид нар бол хөдөлмөрийн үйлчлэг үзүүлэхэд бэлэн байгаа. Тийм үйлчлэгийн систем байна. Харамсалтай тэр хүмүүс гэртээ суугаад гарч ирэхгүй бол бид нар юу ч хийж чадахгүй болчихж байгаа. Тийм. За таны тэр хамгийн болгоомжлох ёстой тоо бүрдүүлээд байгаа зарим нэг хүмүүсээс бид нар яриа авсан байгаа. Тэгээд энэ яриаг сонсчоод эргээд шалтгаан нь юунд байна гэдгийг ярилцъя. Анги чинь таалагдлаа ажилд авъя. Одоо туршилтын маягаар нэг 5 хоног ч юм ажиллаж гэдэг байхгүй юу? Яг ажилуулчаал за чи болохгүй байна гэчихэл дараа нь дахиад хин нэг аваад дахиад 5 хоног ажиллуулаад болиулаад тэг хүний хөдөлмөр зүгээр л шулж байгаа байхгүй юу? Цалин хөлс олдохгүй шүү дээ чинь. 5 хоногийн цалин 3 хоногийн цалин хөөцөлцөр эдэн тэрнээс чи илүү мөнгө гарчиж байгаа чинь. Одоо тэг одоо нэгэн л очиод насаараа авахгүй юм чинь насын минь хараад авахгүй юм чинь тэг одоо ажил хайсан юм одоо алга сүүлийн 6 сард ажил хайгаагүй хүүхдүүдэд зөвл сургууль цэцэрлэг гэл тэгэл гэртэл байж шүү дээ. Би өөрөө бол энэ дулааны тоног төхөөрөмжийн инженер байна шүү дээ. Тэгэл ерөөсөө авч байгаа мөнгө байхгүй тэр чинь өдрийнхөө хоолунд ерөөсөө жоохон хэрэглээндээ зарцуулаад дуусдаг. Тэр чинь ерөөсөө олигтой мөнгө болохгүй шүү дээ. Ерөөсөө ах дүүгээр ингээ бөөнөр ингээд бие биенээсээ ингээд татвар маягаар ингэж амьдралдаг нэг тийм амьдрал руу л орчод байна шүү дээ. Тэгэж одоо маш хүнд ажил хийгээд эрүүл мэндээрээ хохироод одоо илүү юм хийжсэнээс баг зүгээр суужсэн дээр болж байгаа. Манай хүү бол одоо ажил хийх дуртай. Барилгын компанид ороод 2-3 сар болсон уу. Тэгтэл цалин болгонд ороос нэг 50-60 мянган төгрөг 100 мянган төгрөг аваад ирсэн. Барилга дуусгаар өгнө гэд. Дараа нь тэр суудгсан мөнгө авъя гэд очисон чинь бүр нэхэд авчаад байгаа. Тэгээд бас харуулын ажил гэж бас нэг тийм ажил байна. Тэр нь болохоор хөдөө явсан чинь хөдөөнөөс яваад сар гүрээгээд ирэхдээ бас мөнгө нөхгүй. Биднээс хаана очиж чаддаг. Очихоор л одоо урдаас шалтак хэлэл тэгсэн ингэсэн ялхалдаг хэлсэн тэгэл хөхгүй. Тэгээ ийм болохоор чи ажил хүүхэд орох сонирхолч байхгүй болчихжээ. Яг нөгөө нийгэм маань ингээд ерөөхдөө ажилд ороод гараал байдаг болохоор хүмүүс чинь тэгээ ажлыг сонирхолгүй болоод сүүлдээ ер нь болж игэл аав ээжийн тэтгэврийн мөнгөөр амьдрчих гад одоо ингэж ярьж штэ. За ээжийн тэтгэврийг буухлаар гэрлэхэн мөнгө өгнө гэж явж штэ. Сайхан залуучууд. За гол хаашаа чиглэлчвэ гэхлээр ажил олгогчд руу чиглэлдэг шиг боллоо. Энийг нэрээ бүгдээрээ тал талаас нь ярив. Ерөөсө байж байгаа байдал ийм л байгаа шүү дээ. Ер нь бол яг энэ амьдралал ярьж байгаа л да. Энэ бол яг л амьдрал ярьж байгаа. Өнөөдөр Монгол орон зах зээлд ороод ингээд төлөвшөх явцад хувийн хэмжээд бас шинээр гарч төлөвшөж байгаа. Тэр дотор бол асар олон шинэ ажилуулч нар гарч ирж байгаа юм. Судалгаагаарч нь бол жилийн 7,000 аж ахуйн бүртгүүлээд 3,000 дампуур бол 4,000 ингээд дамжаал явдаг гэсэн судалгаа явна. Тэгэхээр тэр ер нь бол 3-аас дээш жил ажилласан аж ахуйн нэгжид бол хүмүүс харцангуй доктортой ажилладаг. Хоёрдугаар түүнийхээ тоогоор бол 4-аас дээш ажиллаж байгаа үйлдвэр чинь дундад цалин сая төгрөгөөс дээш гарчаад байгаа шүү дээ. Гэтэл худалдаа үйлчилгээний салбар гэдэг одоо ер нь нийт ажиллаж байгаа хүмүүс чинь бараг 50% шингээж байгаа гэдэг байгаа. Жижиг дунд үйлдвэр худалдаа үйлчилгээний салбар дээр бол дундад цалин бол маш бага байгаа юм ба 480 560 төгрөг байгаа. Цалингаас болоогүй шүү дээ. Сая энэ салбар дээр бол манай тэр одоо шинээр гарч иж байгаа ажил болгоч эзлүүдэд бол ингэдэг одоо хүмүүс олон бий. Бид энийгээ бол одоо
сургаад ойлгуулад ингээд хүч хүрэхгүй байгаа. Хүнийг 7 хоног ажиллуулад явуулдаг гэдэг чинь үнэ. Одоо 7 хоног ажилладаг цалингийн өгдөг үү? Зарим нь одоо тэр цалингийн барьцаалаад бүрэн өгдөг энэ гэдэг чинь үнэн. Ганцхан одоо зүгээр энэ асуудлаараа бол тэр хариултад хүчрэхгүй байна гэдэг. Би бол энэгээр юу гэж хэлэх гээд байгаа юм энэ асуудлаараа бол ажилд орж байгаа хүн өөрийнхөө эрхийг хамгаалж одоо ажил олгочтой гэрээ хийхдээ одоо яг энэ хуулийн хүрээнд гэрээ хэлцэл хийж ордог болооч гэдэг. Энэ бол үлдэсний левлийн ажил л да нарийн даа бол ажилгүйч нар бол ер нь ихвчлэн хүнийг ажилгүй одоо одоо үн хөлсгүйгээр үлдэж байгаа байхгүй. Үндсэн ажилдаа хугацаатай гэрээ байгуулж ихвчлэн гэдэг нэр хугацаатай гэрээ байгууллаа гэд нийгмийн даатгалын төлөхгүй нэгдүгээрт нь. Тэгэхээр чи үндсэн ажилтнууд та манай үндсэн ажилтан болоо гэдэг асуудлаар гишүүн чинь одоо ажилд орохдоо гэрээгээ хийгээл би тантай хөдөлмөрийн гэрээгээр хийнэ. Гэрээгээ хийж орлоо. Миний цалин ийш ингээл орох ёстой шүү дээ. Ер нь бол тэгэхгүй зүгээр ажил түрүүн бас статистикийн талаарч бас ярьсан бүртгэлтэй ажилгүй одоо иргэд бол нийт 89 мянга орчим бол байгаа гэсэн статистикийн товаринд байдаг юм лээ. Түүнээс 15-34 насны залуучууд бол 57.7% эзэлдэг. Энээс харахад залуучуудын ихэвчлэн бол ажилгүйдлийн түвшин бол байна гэж үздэг байгаа. Энэ яг саяны асуудалтай холбоотойгоор бол ялангуяа залуучууд дээр хамгийн их тулгардаг асуудал. Яагаад тэгэхээр нөгөө дипломтой ажилгүйчдийн түвшин яагаад нэмэгдээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө залуучуудтай холбоотой. Залуучууд сургуулаа төгсөөд ажилд орё гэхээр тухайн залууд ялангуяа ажил олгогч нар бол маш том шалгууруудыг тавьчихдаг л да. 2 жил ч юм уу 3 жилийн одоо дадлаг туршлагатай байх хэрэгтэй, хэлний тийм түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй, ажлын ачаал даах хэрэгтэй гэдэг нэгэсэндээ айцыг төрүүлчихдэг байхгүй. Тэнгүүд тухайн залуу очоод ингээд одоо цалингийн барьцаалах ч юм ийм асуудлуудаас болоод шууд учир зүггүй гэрээ хийя гэдэг одоо Ганбаатар хэлж байгаа шиг тэгж хийж чадахгүй шүү залуу хүмүүс. За ямар ч юм би ингээд хийчихье. Тэгэнгүүтээ яг хуулиа мэддэг байх хэрэгтэй. Ерөнхийдөө бол ажилд орох гэж байгаа хүн өөрөө хөдөлмөр эрхлэх наад захын соёлтой байх хэрэгтэй юм л. Тийм учраас хөдөлмөрийн гэрээ хийх хэрэгтэй. За цаашлаа тэр 3 талт гэрээнэ тэр нөхцөл байдлуудаа нэгдүгээрт мэдчих хэрэгтэй. Энэ бол бидний нэг ойлголт бол би сургууль төгссөн диплом авсан л бол ажилтаа болох биш. Ажил хөдөлмөрлөх наад захын соёл гэдэг юм нэгдүгээр суух хэрэгтэй. Хоёрдугаар түрүүний ярьсан хүмүүстээр би манай байгууллага өөрөө хүн ажилд авах хүмүүсийг сонгон шалгаруулдаг хүмүүсийг бэлддэг байгууллага. Тэгэхээр яг хөө зүгээр зарим нэг хүний нөөцийн мэрэгжилтнүүд сонгон шалгаруулалтан дээр мэрэгжлийн ёс зүйн алдаа гарч байгаа зүйлүүд байгаа бах танилтаад хардаг мардаг. Тиймэрхүү юм би. Гэхдээ нийт хавтгаад нь бүгдээр нь ийм хийж болохгүй. Тэгэхээр 7 хоног ажилуулад болоо дахиад хүн аваад идэг компани гэдэг бол компанид өөрт нь хохиролтой байхгүй юу? Тэгэхээр тийм үйлдэлийг бол компани зориудаар өөрөө хийхгүй. Зүгээр яг энэ процесс дээр юу гарч ирж байна вэ гэхээр ажил одоо бид нар бол дандаа ажил олгогч нартай харьцаж тэдний хүний нөөцийн мэрэгчлэнүүдийг чадахжуулдаг байгууллага учраас яг нэг талыг харсан мэдээллийг би өгч ээж магадгүй. Гэхдээ ер нь бол ажилд орж ирээд тэр ажил дээр тогтвортой ажиллаж чадахгүй эсвэл сонгон шалгаруулалтанд ороод тэнцэхгүй байгаад байгаа хүмүүсийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэх наад захын ур чадвар гэж нэг юм байгаад байна. Энэ бол багаар ажиллах, ачаал даах, тийм ээ, өөрийгөө илэрхийлэх чадвар, өөрийгөө хөгжүүлэх чадвар гэдэг олон зүйлүүд бий. Ерөнхийдөө бол манайхан бол юу гэж ойлгож байгаа хүн ажилд авахлаар нэг харилцааны соёлтой англи хэл гэж нэхэд байгаа юм бодоод байгаа юм л. Яг амьдрал дээр бол тийм нэгж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр хүн орж ирэнгүүтээ тодорхой хугацаанд өөрийгөө юу хийж чаддаг вэ гэдгийг харуулах хэрэгтэй процесс бий. Зүгээр яг бол залуучдын холбооны шугамар хэлж байгаа тэр ажлын туршлага инээ тэр эднийг ярьж байгаа компани бол хүний нөөцийн мэрэгчлэнүүдийн чадвар нь бол бүрдээгүй байгаа байгууллага байна гэсэн үг. Мэдээ сургууль төгсчөөд дөнгөж ирсэн залуучууд ямар ямархан ажлын туршлага гэж юм байх уу? Гэхдээ энэ дээр бол тэрний ажил хийх тэмүүлэл гэж нэг юм байх хэрэгтэй. General Electric компани захирлын хэлсэн үг байдаг байхгүй юу? Хүн чанарыг ажилд авч ур чадварыг суулгах хэрэгтэй гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол шинэ залуу ажилтнуудын хувьд бол тэр хүн чанар гэдэг юм дээр нь байгууллага анхаарал ур чадвар суулгана. Мэдээж тодорхой насанд явцсан хүний хувьд бол ур чадварыг бид нэх хэрэгтэй шүү дээ. За яг нь ёстой тухай бид нар ярьж болно. Гэхдээ яагаад энэ гинэ саран цацрлаа? Өнөөдөр энэ оролцож байгаа хүмүүс бол бүгд л ерөөсөө хүн Монгол хүн хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Одоо хөдөлмөр эрхлэх хүсэлгүй болсон байна гэдэг. Тэгвэл хөдөлмөр эрхлэх тэр хүсэлтэй ямар ажил үүрэг гүйцэтгэсэн юм те төрөөс ямар үйл ажиллагаа явуулж байгаа тийм юм байхгүй нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь дөнгөж ажилд ороод эхлэнгүүт одоо сүүлийн үед бол бүр мэрэгшиж штэ ажил болгоч нар. Хөдөөнийх байж болно гэдэг. Тэгээ нөгөө хүн маань хөдөөний хүн маань яадгүй нэг сар ажил хийлээ. Ажил хийгэнгүүт нь та манай ажил тэнцэхгүй байна явгаа хэлцдэг. Тэр хүн хөдөөнөөс ирээд айл одоо хөслөө сууж идэг. Эсвэл нэг өөрөө түрээслээ сууж идэг тий. Айл тэгээд нөгөө цалингийн нөхгүй наашин маргааш нөгөө дээр эргэж явуулчихад тэгээ яваад ирэнгүүт нь нөгөөд чи айлд 2 сар боллоо. Айлд байгаа нь айлд ад үзэгдээд эхэлдэг. Түрээс нь мөнгөө нэхэд эхэлж идэг тий. Ингээд ирэхлээр хүн яаж ажиллах? Ажиллах тийм хүсэл сонирхол байхгүй болж байгаа байхгүй. Ингэж л хуульж өрсөж шít ажил болгоч нар бол.
ажлаа эхлээд болохоор энэ хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудынхаа натурыг харах хэрэгтэй байхгүй юу? Нэг талаас нь харъя тий ажил олгогч гэж ихийн үтсэн юм л ихтэй тий бид нар одоо тухайн тохиолдлыг яриад зөндөө юм ярих. Ажил олгогч гэж ихийн тодорхой нэг хэсэг хүмүүс хөрөнгөө нийлүүлээд бизнес хийж байна, ашиг олгох гэж байна. Компани тэр хүмүүсийн хөрөнгө оруулагчдын өмнө үр хүлээж байгаа. Хөрөнгөний өсгөж өгнө гэсэн үр хүлээж байгаа. Компани юу сонгодгийг, компани эцсийн бүлэгт сонгохдоо хөдөлмөр хямдхан байвал хөдөлмөрийн сонгоно, капитал хямдхан байвал капиталын сонгоно. Тэрнээс компани хүний төлөө үйл ажиллагаа явуулж байгаа биш шүү дээ. Хүний байгууллага биш. Тэгэхээр хэрвээ би 10 хүн ажилдаа аваад ажиллуулад ажиллуулж байгаа зардал нь би тоног төхөөрөмжөөр сольж байгаа зардлаас өндөр байх юм бол би тоног төхөөрөмжөөр солиночлаараа 5 хүн ажиллуулчих. А нөгөө талыг харъя, нөгөө ажилтны талыг харъя. Ажилтан гэж хийн эцсийн бүлэгт. Энэ хүн бол хөдөлмөрөө үнэлж байгаа, зарж байгаа хөдөлмөрийн зах зээл дээр өөрийнхөө хийж байгаа ажлыг цагаа амьдралынхаа цагийг зарж байгаа хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн чинь юу хүсэж байгаа? Бодитоор тэр бол яг үхээр надад чөлөөт цаг байна. Эсвэл ажил хийж мөнгө олох хэрэг байна. А хэрвээ миний зарж байгаа цаг үнэтэй байвал би арай илүү цаг зарна. А хэрвээ хямдхан байвал би өөртөө тэр цагаа зарцуулна. Тэгэхээр энэ бол юу гэдгийг цаанаа бол энэ хоёр натурыг бид нэр зөв ойлгох юм бол хөдөлмөрийн харилцааны бүх асуудлууд чинь илүү ойлгомжтой гэж байна. Тэгэхээр бодит уучлаарай нэг хэлээд дуусчих. Бодитоогоор бол ямар асуудал харагдаад байна гэвэл хүмүүс хөдөлмөрөө өнөөдрийн цалингийн түвшинд хөдөлмөрөө зарахыг хүсэхгүй байна. Яагаад вэ? Яагаад гэвэл тэр хүмүүст хөдөлмөрөөс гадуур орлого олох боломж байна. Эсвэл үндэ бол орлого шууд орлого биш юм аа гэхэд тижэл гэж байна. Гэрээрээ тижэл гэж байна. Залуучуудын хувьд шууд энийг бол бид нар одоо юу гэх юм бэ? Манай залуучууд сайхан байна, ажил хийх гэсэн чинь компаниуд ийм асуудал гараад байна. Энэ бол худлаа шүү дээ. Үндэ бол яаж яах вэ гэхээр тэр хүмүүс өнөөдрийн байгаа үнийн түвшинд ажил хийхийг хүсэхгүй байна. Тэднэрт арай амархан аргаар мөнгө олдог боломж байна. Тэгэхээр энэ дэр нэг юм асуудал байгаа юм л да. Зурагт радиогоор ингээ хараад тэгэхээр одоо сурвалжлага авсан хүмүүсээс ажилд орох гэхлээр л ерөөсөө ажил олдохгүй байна те. Хэрвээ ажил олоод өгчих юм бол уулыг нураагаад усыг эргүүлчихнэ гэж яриад байгаа. А бид нар эргээд ажил олгогч нартай харьцаад үзэхлээр сайн хүн олдохгүй байна гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд бид нар ямар зарчмын ялгаа гараад байна гэхлээр тэр иргэдээс авж байгаа ярилцлага буюу зурагтаар харж байгаа мэдээлэл бол ихэнх нь хүн ам гэдэг ойлголт яригдаад байгаа байхгүй зүгээр иргэдээс очиж ярилцлага аваад байгаа. Ажил олгогч нар бол юу хүсдэг вэ гэхлээр хөдөлмөрийн шаардлага одоо хангасан хүмүүсийг ажилд авна гэж байгаа. Тэгэхээр хөдөлмөр эрхлэх үндсэн шаардлага хангасан хүн ам хоёрын хооронд чинь маш том ялгаа байгаа юм л да. Тийм учраас энэ хоёрын хооронд зөрөө гараад байна гэдэг бол. За тэгэхээр ингээ сая чимэдэр захирал хэлсэн энэ натуруудыг харьяа гэж. Тэгэхээр би энэ Улаанбаатарх гэдэг залууг урьсны учир шалтгаан бол энэ залуу бол 13 жил Солонгост ажиллаад барилгын чиглэлээр ажиллаж исэн гэж байгаа. 13 жил Монголд ирээгүй. Тэгээд ирээд одоо өнөөдөр Тасо гэдэг компани үйлдвэр хариуцсан менежер ажил хийж байна л да. 13 жил ирээгүй хүн энэ хөдөлмөрийн зах зээл рүү ороод ингээд яг юу харагдаж байсан бэ? Энэ хүний нүдээр одоо харах гээд үзье л да. За өнөөдрийн хувьд бол манай залуучуудын хувьд болохоор ажил хийж бол ерөнхийдөө сураагүй байгаа. Одоо л сурч эхэлж байгаа. Монголд бол нүүр төрлөдөж одоо л хүчиж эхэлж байгаа юм чинь. Тийм болохоор манайхан болохоор эхлээд ажил хийхээс өмнө ямар ажил хийх гэдэг нь сонирч чаддаггүй. Ерөнхийдөө цалин нэгдвэ гэдэг. Ерөөсөл хамгийн дөрөнд хэлдэг юм. Орж ирээд яг миний хувьд бол би бол өөрөө хүний нөөц ч юм уу хүнээ ингэ сонгоод ингэ яриад ингэ явхад бол заавч ч 7 хоног харъя гэдэг тэр бол өнөө. Яагаад гэвэл тэр хүнийг юу гэж мэдээгүй гэж би аваад компани талаас ч гэсэн тэр чинь бас ажил хийж чадахгүй юм чи хохирлтой юм чинь нэг үлгээд. Тэг ингээд харахад ажил хийх сонирхолтой хүн өөрөөсөө андшгүй байдаг. Яалт ч 7 хоногийн дараа ажлаас нь халахаас аргагүй байхгүй. Тийм нөхөдөл гардыг угаасаа. Тэгвэл цалин мөнгө өгөхгүй ахаад нэг өөр хүн аваад ингэн тэгнэ гэсэн бол цалин мөнгө нь бол өгдөг. Танаас сонирхоод байгаа юм энэ байхгүй юу? 13 жилийн дараа иржээ. Энэ Монголын хөдөлмөрийн зах зээл рүү та яалтчгүй орох шаардлагатай болж байна. Тэгсэн чинь яав? Ерөнхийдөө Монголын анх ирчээд бол надад бол Монгол бол үнэхээр айгүй харанхуй харагдчихсан л та. Хаач очиод ажил хийгээд яг нэг өгүүлэхэд түрүүндээ яг зургатаа гарсан нэвтрүүлгийн цалин мөнгө авч чадахгүй гэдэг бол анх бол би нэг ирчээд нэг компанид яг маргад байгуулаад орж л байсан. Үнэхээр мөнгө авч чадаагүй тохиол гарч лээсэн л та тэр бол. Тэгээд явах тухай үедээ тэгээд нэг өөрөө нэг гидэн төрг байсан болохоор ингээл хаяал. Яагаад танд тийм харанхуй харагдав? Тодорхойгүй юм олон байсан яхав? Ерөнхийдөө тодорхой гэхээс ил Монголд өнөөдөр яг нэг үлгээд хүл толгойг л болцсон байна. Дөнгөж нэг хөгжлийн цаг. Тийм. Энд бол одоо сүүлийн 20 жил энэ зах зээл жилд асар их тийм хөгжил дэвшлиг бол бий болгож чадсан. Эдийн засаг, улс төр тэгэл өмчийн эрхийн хувьд бол асар том болдог болсон. Энэ хүрээнд бид нар бол Монгол хүнээ орхичод байгаа.
ерөөсөө бид Монгол хүний одоо би одоо энэ зах зээлийн үед ажиллаж амьдарч байгаа хүн бол би өөрийнхөө амьдралыг хариуцах хэрэгтэй, би сайн мэрэгч эзэмших хэрэгтэй. Би ажил хийж амьдрална гэдэг тэр хүсэл зорилгыг хүүхдүүдэд суулгаж чаддаг. Тэр эн чинь нийгмийн буруу биш байхгүй. Үлдүүлсэн бол өнөөдөр төр юу хийгээд байгаа гэж. Тэр хүнийг бол одоо чи ажил хий гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр би хүүхдээ ажил мэрэгжил эзэмшүүл сайн ажиллах үүрэг чинь эхлээд ааваас өөрхөөс төрөх хэрэгтэй байхгүй. Тэгээд за миний хөө одоо энэ зах зээлийн үед чинь заавал чи намайг 24 жил сурахад 20 сая төгрөг зарж хэрэггүй эзэн гэж болох биш. А чи ажил хий гэдэг юмыг сургаад өгвөл сэтгэлгээг өвлүүлэх тухай та ярьж байна. Нөгөө талаас нь та энэ дээр нэг хариулцгахдаа Улаанбаатархаа сая ерөөсөө хөл толгойгүй болчих гэдэг. Тийм. Наадах чинь бол яхав одоо бид ерөөсөө хүнээ төлөвшүүлээгүй л орхисонтой холбоотой. Одоо яг хуу гаднаас ирээд ингээд Монголд орж ирэл харж байхад бол манад бол ерөөсөө эдэрхий жилүүд ухамсараа гэдэг бол Монголд ерөөсөө юу ч байхгүй болцсон. Тийм ухамсараас Монголд бол анх 98 онд гараа явж байхад одоо ингээд 11 онд ирж явах үед бол өдөр шөнөшиг ялгаад болсон байгаа юм цаа. Тэгээ одоо яг гадаад олон жил амьдарсан хүмүүс Монголд ирнэхээр амьдарч чаддгүй л дээ. Энд бол амар стресстэй, амар бүхэн бухимдалтай байдаг. Тэг нисэж чаддаггүй. Ерөөсө хүн тухтахаа аргагүй нэг жоохон тийм ингээ. Тэгээ та яаж тогтов 11 онд? Ерөнхийдөө яг тухайн үед хүн гол нь өөрөө амьдрыг гэж тэмүүлэхэл гол нь чинь миний их орон чинь. Хэдий би тэр гадаадад би насаард амьдраад энэ дэ яахгүй ойлгомжтой. Аль болох юм өөрөө тэмүүлж өөрөө л юунд ямар сандад би бодж лээсэн. Айлсад Монгол улс юм өөр болоод байгаа юм уу? Айлсад одоо яагаад байгаа юм бол чинтэй ярьжсэн чинь чи уусаад байна гэж ярьсан байхгүй надад. Тэгэхээр нүггүй ерөнхийдөө өөр болж байна. Үнэхээр сүүлийн 2 жил бол манайх ирсэн өөрчлөгдсөн л тоо. Ер нь яг нүдэн дээр өөр болсон хүмүүс ч гэсэн байгаа байдал нь ч гэсэн. Яг ажлын байдал дээр залуучуудад өвдөх юм бол одоо л манайх энэ сурч эхэлж байгаа болохоор ажил хийвэл ажил гэдэг ойлгож эхэлж байна. Одоо л эхэлж байгаа яг уу сайн нэг юугаар гарч зарим залуучууд бол өөрөөсөө ажил хийх сонирхол байхгүй зүгээр мөнгө л бодсон. Хий хоосон бүрүүдэлтөө зүгээр нэг дээгүүр л бодож явсан тань. Ер нь яг нэг хөнгө ажил аягүй хайх дуртай манайхан. Одоо ингээл ажилдаа хүн авахлаэр шүү дээ урж ирэхлээр ерөөсөө л манайхан чинь гэрте байгаа юм шиг байх гэдэг. Ямар сондоо залуучуудыг бас тэгж бас харж болохгүй. Ер нь бол бодит байдал дээр бол яг наад хүн чинь өөрийнхөө харсныг ерөөсөө Монгол бол энэ жишг болчихсон байгаа юм. Нийт тэгдгээр бишэлдэ тэгтүүн жишг болцсон юм. Ийм өнгө байгаа юм. Ер нь байгаа юм. Яг бодит байдал дээр бол тийм биш гэж би бол үзэж байна. Залуучуудын байгууллагыг төлөөлж байгаа хүнийхээ хувьд ажил хөдөлмөр эрхлэх гээд хайгаад ажилд орж чадахгүй байгаа залуучууд та нарын харж сууж шít. Яг үндэ бодит байдал дээр бол хэд чин ажил хийх залуучууд сонирхолгүй байна. Ажил хийхэд одоо ингээд залуучууд бэлэнчлэх сэтгэлгээтэй болцсон байна. Үгүй байна. Бид нар залуучдын хөдөлмөрийн төв биржийг байгуулад 2 жил шахуу ажиллаа. Тэгэхэд өдөр болгон залуучдын хөдөлмөрийн төв биржээр цагийн ажил хөдөлмөр эрхлэе гэдэг залуучууд хэд ирдгүү 60-70-аар ирдэг. Гэтэл цагийн ажлын байр нь байна уу? Байхгүй байна. Үүсээг байна, бүрлдээг байна. Ялангуяа хуулийн ч бүрдэг байна. Тэр нь бол жоохон өрөөсөд ойлгох. Ерөөсөө одоо тэгвэл одоо дараагийнхаа юу руу оръё. Хөдөлмөрийн зах зээл гэж энэ одоо энэ бүтэц гэж ойлгох юм бол бүх оролцогч талынхан бид нар байж штэ тийм ээ. Тэгвэл энд одоо хэрвээ одоо чимэн дээр зархалтаа ярьж хахад нэг хорт хавдар гэж хэлсэн тийм ээ. Тэр хорт хавдар нь тэгвэл юу юм? Тэр хүсэл сонирхолгүй байдал юм уу? Ажлын байр гаргаж чадахгүй байгаа ажил олгогчд юм уу? Эсвэл улс төрийн голдуу үйл ажиллагаа явуулаад байгаа үйлдвэрчний холбоо юу? Энэ миний бодол шүү. Тий. Ер нь бол яг 1990 оны хувьсгалын дараа бол нэлээд том өөрчлөлт явагдаж байна тийм. Бид нар бол энийг хүлээн зөвшөөрсөн. Нэгдүгээрт нь бол юу өөрчлөгдөж байгааг бол нийгмийн байгууламж өөрчлөгдлөө. За хоёрдугаарт нь бол эдийн засгийн харилцаа өөрчлөгдлөө. Нээлттэй зах зээлийн эдийн засгийн систем шилжлээ. Гуравдугаарт нь бидний мэддгүй анх анзаардгүй нэг өөрчлөлт бол хотчих процесс явагдаж байна. Хүмүүс суурин соёл иргэншил рүү шилжиж байна. Тэгэхээр энэ бүх өөрчлөлтүүд бол давхцаад явж байна. Маш олон талаараа бол одоо эрэг төр зургийг агуулж байгаа. Гэтэл би хөдөлмөрийн яг энэ тоо мэдээллүүдтэй ингээд 2 жил гаруй ажиллаад бол юуг ойлгосон бэ гэвэл бид нэр өнгөрсөн 25 жилийн хугацаанд юуг алдсан бэ гэвэл өөрсдийнхөө хүүхдүүдийг алдсан байна. Хүмүүс бол яасан бэ гэвэл амьдралын чанарыг өөрийнхөө амьдралын чанарыг сайжруулахын тулд бүх анхаарлаа тавьсан. Боловсролын системээ тэр чигээр нь бид нэр орхичиж энэний үр дүнд бол яг үхээр шин өөр хэлбэрийн хүмүүс бол бий болж байна. Энийг бол сүүлийн одоо хөдөлмөрийн зах зээлийн 2006 оноос хойш статистик дотор байгаа 15-аас 29 насны хоорондох залуучуудын бүтцийн өөрчлөлтийг харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар бол нэг ийм тоог гаргаж ичид хараад байна л да. За нэгдүгürt нь бол за огт ажил хийдэггүй, ажил хийж байгаагүй, туршлага хөндлөж байгаагүй. Боловсрол эзэмших процессд оролцдоггүй, аль нэг ихтэй сургуулийн мөрөгжлийн сургууль төвлөрлийн төвд сурдаггүй.
Дээрээс нь богино хугацааны сургалтанд суудаггүй ийм залуучууд гараад ирчих манайд. 15-аас 29-ны насны хооронд ийм залуучууд бол 10 орчим хувь байна. За дээрээс нь аюултай байна шүү дээ, тий. Энээс аюултай нэг үзэгдэл нь бол юу гэхээр энэ залуучууд дээр нь ажил хайдаггүй. Саяны нөхцөлийг хангацсан байгаа ш. Дээр нь ажил хайдаггүй. Дээрээс нь өөрийнхөө одоо үйл ажиллагаанд цалин өсгөх гэсэндээ тусалдаггүй. Одоо энийг бол шууд манай үндэсний залхуучуудын айрам гэж шууд хэлж болох байхгүй. Ийм бүлэг үүсэж байна. Одоо манай 15-аас 29 насны хооронд байгаа залуучуудын 10 орчим байна. Ялангуяа эрэгтэйчүүд дотроо хотын хүн ам доторх эрэгтэйчүүд дотор бол ийм хэлбэрийн залуучууд бий болчлоо. Энэ юуны үр дүн бэ гэвэл бидний өнгөрсөн тэр том давалгаатай шилжилтийн нөлөөгөөр бий болсон бодит байдал واخгүй. Тэрнээс ч одоо бид нар энд хин нэг буруу байна гэх нь бол нэг учир. Тэр Эрдэнэтийн хувьд бол яг тэгээд нь шүү дээ. Энэ ажил хайж ирж байгаа залуучуудаа харчаад 60-70-аараа ирж штэ гэдэг ингээд байгаа байхгүй. Гэтэл тэр ирэх хийгч бодохгүй тийм газар байдаг ч мэдгүй хүмүүс байгаад байгаа гэдгийг л хүлээн зөвшөөрөх ёстой болчиход байна л да, тийм үү? Ирэхгүй байгаад байгаагийн бас нэг шалтгаан яг мэрэгжлийн ур чадвар инээ тэр өсөлт юмудаас гадна нэг зах зээл дээр нэг үнийн хаалт хөөс гэдэг юм байна л да. Тэр цалингийн хэмжээнд дэр нэг юм одоо чадвартай эсвэл тогтворчсон компанид одоо орцсон хин нэг нь би сая төгрөгийн цалин авч яана 2-3 сая авч яана гэж хэлчихлээр нөгөөдүүлийн маань энэ хүлээлт нь өндөр болчихдог. Тэгээд нэг байгууллага руу өнөөдөр очихлаар ингээд 500 сая төгрөгийн санал тавихлаар юу яриад байгаа өөр газар 2 саяг өгч яхад би орохгүй ч гэдэг юм уу те. Тэрний хооронд одоо гэртээ байжсэн дээр гэх түрүүн бас нэг хүн тийм хэлж байгаад. Тэгэхээр ер нь бол ажил гэдэг чинь өөрөө эхлэлийн цэг. Эхлээд ажил олгогчид өөрийгөө харуулах хэрэгтэй. Мэдээж ажил олгогч тэр хүний хөдөлмөрийг шулж болохгүй. Дараагаар нь тэр хүн өөрөө чадвартай байх тусам ажил олгогч байгууллагт оруулсан үр өгөөжийн хариуд цалингийн нэмдэг байхгүй. Тэгэхээр ингээд тасралтгүй нэмсээр хагаад тэр яриад байгаа 2-3 сая төгрөгийн цалин авах хэрэгтэй байхад эхлээл шууд өндөр түвшингийн цалин авах гэж хүлээгээд байгаа бас тэр хүлээлт сая бас ярьсан өндөр орж ирж байгаа. Тэгэхээр энэ саяны нэг хэсэг ярианаас бол эхлэл цэг бол тэр хүсэл сонирхлын тухай юм. Тэгэхээр энд би бас нэг зочныг яриад оролцуулъя гэж хүсэж байна л да. Энэ бол Совд Эрдэнэ гэдэг эмэгтэй. Бас л ажил олохгүй явж исэн. Бас л шилжээ эргэстэй дэг тийм ээ. Өдөөнөөс ирсэн. Тэгээ яаж яг юу таныг өнөөдөр ямар ч байсан нэг компани байгуулад сургалтын төв байгуулад эхэлсэн бэ гэдгийг микрофон өрд тавда. Тэрийг юу тулгарч яг юу болгож чадав гэдгийг таныг. Ерөнхийдөө бол би их сургууль төгсөөд хотод ирээд нэг багшийн сургууль одоо нэг газар ажилд орондоо гэж бодож ирсэн л та. Тэгээ уламжлах зөв ээж аваахаа хийдэг ажлыг одоо хүүхдэд төрүүлээд 1 жилийн хугацаанд байх орондоо би ээж аваахаа хийдэг Монгол гутлыг хийж сурсан. Мэргэжил чинь бол яг юм. Мэргэжил болохоор багш мэргэжил тий. За. Тий. Тэгээд би 1 жилийн хугацаанд нөгөө гутлаа хийгээд 1 сарын багшийн 1 сарын цалин би одоо 1 7 хоногт олсон байхгүй. Тэгэхээр би яг нөгөө өөрийнхөө мэргэжил үндсэн мэргэжлээ дурлахгүй нөгөө мэргэжилтэд илүү дурлаад одоо тэрийгээр 17 жил ажиллаж байна. Тэгэхээр энэ гутал хийдэг тийм ур чадвартай мэргэжлийн хүн болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гутал хийдэг мэргэжил эзэмшүүл багш хийснээс илүү орлоготой байна гэдэг нь одоо өөрөө шиндээ ингэж тий сэтгүүд илүү нөлөөлж өгсөн. Хамгийн гол нь одоо миний ганцхан асуулт байна. Ер нь гэхдээ тань шиг амжилтанд хүн болгон тэгж хүрхгүй юу тийм ээ. Гэхдээ хамгийн гол юм юу юм? Зориг юм уу? Эсвэл тууштай байдал юм уу? Ерөнхийдөө тууштай байдал. Өөр газар янз янзын хүсэл эрмэлзэл янз янзын санал яахгүй өөрийнхөө яг зөрсөн зорилготой хүрэхин төлөө зүгтэх. Гэхдээ хэцүү байсан уу? Хэцүү даван туулна шүү дээ. Тэгэл анх Монгол гэрт амьдарч илаа тэгэл жоохон өсөөл тэгтээ хүн өөрөө ажилдаа урамшиж турлана гэдэг нь тэр болчихно да. Та аль аймгийн хүн бэ? Увс аймгийн. Тийм баг. За баярлалаа. Би тэр дүүргийн төлөөлөгчд ирсэн гэжсэн тийм ээ хөдөлмөрийн хэлцэн. Тэгэхээр та саналаа хэлдэ. Өөрийгөө танилцуулаарай. Баянгол дүүргийн иргэн майдэрч гэдэг хүн байна. За. Би зүгээр энэ ажилгүйд гэж яриад баг. Манайх ажилчин ангийг бэлтгэдэг техник мэргэжлийн сургуулийг 90 онд устгасан. Одоо 25 жил болж байна. 25 жилийн өмнө таймс төгссөн одоо 45-та ажиллах юу байхгүй. Бороод байхгүй. Та юу? Гоо ер нь 45-аас дээш насны улсууд. Тэгэхээр одоо 45-аас доош насныхын чинь ажилд орё. Яагаад тэр улсууд 7 хоноод халагдаж байна? Яагаад тэр гагнуурч хийж чадахгүй, барилгач хийж чадахгүй, өрлөгч хийж чадахгүй. Тэр эсгүүрч хийж чадахгүй. Манайх ажилчаа анги бэлтгэхгүй. Манайх хэдэн дээд сургууль байна. Тэр инженерүүд чинь шаварч хийх үү, өрлөгч хийх үү, гагнуурч хийх үү? За энэ яг ажилчаа анги л манайд бэлтгэхгүй учраас тэр ажиллах хүчин чинь энэ залуучууд яагаад ажилгүй вэ? Нэг ч ажил хийх чадваргүй мэрэгжлийн төвшин байхгүй зүйл чинь очоод халагдаж шүү дээ.
Та одоо маш гол бид яг миний орох гэжсэн хэсэг. Ерөөсөө энэ боловсролын систем гэдэг нь тий. Ажилчаа ингээ бэлддэг тийм манай юу За баярлалаа. Дандаа компани захирал бэлдээд байгаа болохоор ажилчаа бэлддэг. Тий. За энэ дээр санал болоо солилцъя. Тийм. Тэгэхээр боловсролын тогтолцоон дээр бол нэг юм байгаад байгаа юм л да. Үнэхээр Монголын дээд боловсролын тогтолцоо юм уу техник мэргэжлийн боловсролыг тогтолцоог бол бид нар шүүмжлэх зүйлүүд бол олон бий. Сайн гүйцэтгэдэг зүйлүүд ч олон бий. Тэгэхээр бид нар дээр нэг юм юу анзаарагдаад байгаа юм гэхэлэр ерөөдөө дээд боловсролын тогтолцоо бол хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлдэж гаргаад байгаа. Тэгэхээр барууны компаниуд их сургуулиуд бол яадаг вэ гэхэлэр суралцж явах хугацаанд нь ажил олгогчтойгоо холбоотой байгаад сүүлийн 1 жилийн хугацаанд ерөнхийдөө кемпинг хэлбэртэй явчихдаг байхгүй. Одоо бид нар бол уртын дадлаг гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр одоо ямар компанид орох ёстой юм тэр нь өөрөө компанитайгаа хэлцэл хийгдсэн тэр хугацаанд бүх зүйлүүд нь судлагдаад хийгдээд яригдаад явдаг зүйл. За дээрэс нь энэ бол би зөвхөн дээд боловсролыг сайн ярьлаа тий. Тэгэхээр түрүүн тэр ажилчаа ангийг бэлдэх ёстой гэдэг зүйл бол яг үнэн асуудал байгаа. Эхлэл байгаа гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой тий. Тэгэхээр энэ дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр ер нь бол нөгөө хүсэл зориг очих юм байгаа тий. Тэгэхээр Монголын боловсролын тогтолцоо буюу дээд боловсролын тогтолцоог ерөнхийдөө боловсролын яамч үнэлдэг юм шиг л тий. Боловсролын байгууллагын үн цэнийг үнэлэх зүйл нь бол ажил олгогч нар байдаг байхгүй. Тэд нар сайн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн гаргаал байвал тэр хэрэглэгчийг аваад байдаг. Тэгэхээр одоо би зүгээр ажил олгогч нартай юу гэж уриалах гэж байгаа юм гэхэлэр юу гэдэг ихтэй сургуулиудыг төгсөөд ажил олгогчдоор одоо өндөр үнэлгээ аваад байгаа шилдэг компаниудыг одоо ажил олгогчдын эзэн холбоон ч гэдэг юм уу хэн ч байдгийг зарлаж явах хэрэгтэй байхгүй. Эндээс шилдэг бүтээгдэхүүнүүд гараад байна. Тэгээд нөгөө муу бүтээгдэхүүн гаргаад байгаа одоо тэр олон мянган 10 мянган гэдэг байгаа ихтэй сургуулиуд ч угаасаа нэгдээд одоо зах зээлийнхаа жамаар явах хэрэгтэй юм зүйлтэй. Тэгэхээр одоо бид нар ингээд мэдээллийн хомсдолтой болчоод дээд сургууль төгсүүлд ажилтаа болчихно гэдэг нөгөө эцэг эхийн хэдэн цуглуулсан мөнгийг юу заадаг нь мэдэхгүй дээд сургууль руу зараад гарч ирэнгүүтээ нөгөө нэг цагаан цагтан болцсон. Тэгээ ямар нэгэн барилга инээ тэр юм дээр ажиллах гэхэлэр тэрний чинь нөгөө нэг тийм улаан одоо бүх диплом улаан өнгөтэй болцсон юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө улаан диплом нь оромбон хатгаад байдаг байхгүй тэр ажлыг хиймээргүй. Тийм. Одоо юу гэдэг шаварчин хийжсэнээс ерөөсө хоосон онжсэн дээр гэдэг бодолд өрчөөд байгаа. Тийм учраас ерөнхийдөө энэ ажил олгогч нар өөрсдөө бас ихтэй сургуулиудын фильтрт оролцох хэрэгтэй юм аа. Энэ сургууль муу байна, энэ сайн байна гэдгийг зарлаж явах хэрэгтэй. Ер нь сүүлийн үед би энэ дэр ганц үг хэлэхэд зарлалч гэсэн гаргахтаа компаниуд гэж гаргадаг болсон шүү дээ. Манад ажил авахдаа ийм дээд сургууль төгссөн нэгтлэн бодогчийг аавна. Ийм сургуулийг төгссөн ийм менежерийг аавна гэж зарлаад байгаа нь сургуулийн нэр хүндүүд бас гарч ирэл байна гэсэн үг л дээ. Гэхдээ арай жоох удаашралтай яваад байгаа. Би боловсролын тогтолцоор орохоос өмнө түүний ярьж ирсэн хэсгийг дахиад жоохон тодруулчмаар байна. Яагаад айгүй чухалчлаад байна вэ гэхээр манай залуучуудын бид нар бол боловсрол руу ороод ирсэн хэсэг рүү орчих гээд шүү дээ тийм. Боловсрол руу орж ирэхгүй байгаа залуучууд байна. Эдгээр бол юу сонирхож байна гэвэл хөгжим сонирхож байна, магадгүй пүүз сонирхож байна, мэдгүй ямар нэг юм сонирхож байгаа. Спортын тэмцээнүүдийг сонирхож байна тийм. Гэтэл энэ хүмүүсийг бид нар эх 20 жилд яаж өөрчлөх юм? Одоо жишээлх юм бол өнөөдөр 15-аас 29 насны хооронд байгаа энэ залуучууд дахиад 5 жил, 10 жил ажил хийхгүй, сургуультанд суухгүй, боловсрол эзэмшихгүй, өрх гэртээ туслахгүй, ажил хайхгүй явах юм бол энэ бол олон улс орны туршлагаас харахад байна шүү дээ. Эдгээр чинь бол дараагийн үеийн нийгмийн шийдвэрлэж чадахгүй маш хүнд асуудлыг бий болгож байгаа байхгүй. Нэгдүгээрт нь гэж нэрлэхгүй үстэй. Яг тэр хэсэг дээр байгаа хүмүүсийг бол бид нар тодорхой хэсгийн хөдөлмөрийн зах зээл рүү оруулж чадна. Тодорхой хэсгийг чадахгүй. Энэ бол бусад улс орнуудын туршлагаар батлагдсан юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр залуучууд бол маргааш хэрвээ бид нар хөдөлмөрийн зах зээл рүү өнөөдөр зөв бодлого явуулж оруулж иж чадахгүй бол хэн болж өөрчлөгдөхөөгүй л хамгийн түрүүнд хууль бус үйл ажиллагаа руу орно. Хар тамхины бодлоо өөр юу зэвсэг бод юу гэдэг те. Хамгийн түрүүнд одоо амьдралын буруу хэв маяг руу орж ин биеийн үнэлэг, хар тамхи татах, архитектон согтуур. Дараа нь бол тэр хүмүүс бол яг хөө гэхлээр бид нар бол хоёр сонголт төлдөж байгаа бид нарт. Нэг бол бид нар тэр хүмүүсийг тижээн. Насаар нь тижээн шүү дээ. Залуучууд шүү дээ бид нар чинь те. Гэхдээ бид нар тэр хүмүүсийг 40 хүрчихэд бол насаар нь тижэхээс өөр сонголт байхгүй болж. Эсвэл бол бид нар тэр хүмүүсийг одоо өөрөө яаж амьдрахаа өөрөө шийдээ удамжиндаа гарна уу гэд орхихоос өөр аргагүй сонголтын өмнө ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том бодлого бол энэ хүмүүсийг яаж идэвхжүүлэх үү гэдэг рүү. Ялангуяа залуу үеийг яаж идэвхжүүлэх үү? Яаж ажил хөдөлмөрийг сонирхолтой болгох үү? Яаж тэр хөдөлмөрийн үр шимийг амьдралдаа хүртдэг болох уу гэдэг чинь маш чухал асуудалч байгаа байхгүй. Нөгөө талаас энийг яагаад чухалчилж яах вэ гэвэл манай нийгэм эдийн засгийн систем гэдэг чинь өөрөө орлого хуваарлаг систем байхгүй эдийн засгийн системтэй байхгүй да. Хэрвээ хөрөнгөний зах зээл ажилтдаг байсан бол бид нар компанийн хувьцаа худалдаж аваад ногд ашигаас нь хүртэж болж байна. Хүмүүс бүгдээрээ хадгаламж хийдэг байсан бол хадгаламжийнхаа орлогоор амьдрч болж байна. Гэтэл нийт хадгаламжийн чинь 90% хадгаламж эзэмшиж 5% эзэмшиж байна. Дээрээс нь манай тэтгэврийн даатгалын тогтолцоо ирээдүйг нь баталгаажуулдаг систем байна байхгүй. Гэтэл бол орлого бол яаж хуваарлаж байна вэ? Одоо та нар санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд улс төрийн хүрээнд гэсэн маш их ярьж байсан. Маш олон улс төрчд ярьж байсан.
энэ одоо эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг яаж өрөх гэрлүү оруулах юм бэ? Эцсийн бүлэгтээ бол хуваарлагддаг систем байж орно. Тэрнээс биш лозигнод бол орохгүй байхгүй. Гэтэл манайд байгаа ганц систем нь цалингийн систем юм. Тэгэхээр цалингийн систем нь бол яг хүн оролцож иж хүртэх боломжтой систем байгаа. Гэтэл бол бид нар цалингийн системд нь огт оролцохгүй хүмүүс бий болоод байна гэдэг бол урт хугацаанд бол хөгжлийн тогтворгүй байдлыг бий болгох суурь нөхцөл бүрдсэн байна гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр үүштэй түр энд одоо цалингийн системээр оролцоог нь хангах гээд оролдож байна. Одоо би энэ дүүргийн 6 дүүргийн хөдөлмөрийн хилцээний мэргэжилтнүүд байна л да. Нэг Баянзүрх дүүргийн төлөвлөл байгаа тийм ээ. Жишээлх юм бол Баянзүрх дүүрэгт 35 хүн ажилладаг байгаа байхгүй юу? Төрөөс энэ олон хүнийг ажилуулж байгаа юм чинь яаж тэгвэл одоо сая чимэд дор захирлын яриад байгаа жоохон ч гэсэн найртуулах ажилд оролцож болох вэ? Энэ дэр санал бодлоо хэлээч. За саяны тэр Баянгол дүүргийн ахын хэлж байгаа тэр мэргэжлийн боловсролын сургалтын тухайд бол хөдөлмөрийн яамнаас бол үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг бол одоо 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил бол 7000 хүн хамрагдсан. Энэ хөтөлбөрт бол Баянзүрх дүүргийн иргэд бол бас идэх санаачлагтай оролцож энэ мэргэжилтэй боловсон хүчин болж төлөвшөж байгаа. За энэ дээр бол энэ хөтөлбөрийг товчхон танилцуулахад бол хөтөлбөр танилцуулаад хэрэггүй. Тэрийг хөтөлбөрийг бол бид нар зөндөө мэдж байгаа. Тэр одоо бид нар шүү дээ орж ирээд 7000 оролцоод байгаа хүний тухай ярихгүй байна. Оролцохгүй байгаа 7000 цаан ч байгаа шүү дээ. Тэхийн тулд та бүхэн одоо яах ёстой юм шиг санагдаж байна. Тэрийг л асуугаад байгаа байхгүй юу? Тэрийг л асуугаад байгаа. Санал бодлоо солилцох юм байна уу? Оюун чимэг. Танай дүүрэгт хэдэн хүн ажилгүй юм жишээ. Тэгээ тэрнтэй яаж ажиллаж яах гэсэн үг асуусан. Тий. Тэрэн дээр л та нарын саналыг сонсоороо байхгүй юу? Оюун чимэг микрофон аваад хэлж. Тий. За би Сонгой архын дүүргийн хөтөлбөр зуучлалын үйлчлэгийн мэргэжилтэд оюун чимэг байна. За энэ. За манай дүүргийг бол жоохон бус дүүргээс онцлог ажилгүйчүүд ихтэй. Яг тэгвэл шилжин суурь шиг одоо хөдөөр нутгаас манад дүүрэгт маань амьдрахаар ирсэн иргэд нэлээд олон ажилгүй иргэдийн олон хувийг эзэлж яадаг. Тэр иргэдийн онцлог нь юу байдгүй гэхээр ерөөсөө малаа малж жагаад ирсэн барилга барих гэхээр барилгын одоо өрлөгчин гэдэг тэр мэргэжлийг хаанаас эзэмшвэ мэдэхгүй ерөөсөө мэдээлэл байхгүй тийм иргэд аюух ажил хайж орж ирдэг. Манай дүүргийн онцлог ажилгүй иргэд маань тэр иргэд маань ерөөсөө хаашаа явахыг барилгын тусгаачлалтан барилгын тусгаачлалт маань ерөөсөө л төр ажлын байр. Тэр маань одоо нөгөө нэг ёстой сая нөгөө 7 хоног ажиллаулаад намайг цалингуу гаргацсан гэдэг шиг. За ерөнхийдөө наа чи дүүрэг болгонд байгаа онцлог. Угаасаа шилжин ирж байгаа газар хөдөөнөөс хүмүүс ийшээ хот руу орж ирж байгаа бол ийм л ажил хийж байгаа. Миний асуугаад байгаа юм тэр байхгүй. Тэр оролцохгүй байгаад байгаа. Та нартай уулзахгүй байгаад байгаа хүмүүсийг нэгэн талын хөдөлмөр эрхлэлтийг хариуцж байгаа хүмүүсийн хувьд яах ёстой юм бэ гэдгийг би асуугаад байл. Бид нар бол ажилгүй одоо бид нар дээр ирэхгүй байгаа иргэдэд бол ерөөсөө ажил хайхгүй байгаа итгэхгүй эдийн засгийн нэг хэсэг бүлэг юу штэ. Тэр иргэдэд бид нар яаж ажилдаг вэ гэхээр хороодд очиж ажилдаг. Хороодын эсгийн ахлагч нартай одоо бүр өрхийн дэвтэртэй нь одоо хин ямар айлд ажилгүй хүн байна. Гэтэл тэр үерхэн өөрөө ерөөсөө ажил хийх хүсэл байдгүй. Эсвэл ямар нэг одоо нөгөө тодорхой бус орлого олж идэг. Яг тэр хүн шиг одоо жишээл нэг гуталчин дээр очиод 2 өдөр ажиллаад 20,000 төгрөг авчвал 20,000 төгрөгөө 7 хоногийн дотор зарах орондоо ажил хайх хүсэлгүй болчдөг. Ийм бол манай Сонгой архын дүүрэгт бол маш их байдаг л да. Тэрэн дээр ингэмээр байна л да. Үндэсний олон нийтийн телевиз болон бусад телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллагын ч гэсэн ерөнхийдөө хүнийг сургаал тижээх гээд байхаасаа илүүтэй энэ хүн шиг өөрөө юм бүтээгээд өөртөө ажлын байр, хүнд ажлын байр гаргаад байгаа энэ хүмүүсийг илүү сурталчлаад өгөх юм бол ерөнхийдөө ажлын байр оронтой бий болно. Өөрийгөө ажилуулад явах ийм юм дээр бас илүү болох байх гэж бодож байна. Асуудал яаж явахаар саяны хэлж байгаа л зөв байхгүй. Жишээлх юм бол хөдөлмөрийн үйлчилгээ, хөдөлмөр гэлтийн үйлчилгээ гэдэг маань бол яадаг вэ гэхээр идэвхтэй байгаа хүмүүстэй ажиллахад зориулагдсан, тэгж угаасаа дизайн хийгдсэн байдаг, үйлчилгээ байдаг. Гэтэл хүмүүс идэхгүй байгаа байвал яах юм бэ гэдэг асуулт. Тэгэхээр ихэнх эдийн засаг дээр бол энэ ховор тохиолдол байхгүй. Одоо ийм их хэмжээний хүмүүс идэхгүй байна гэдэг бол ховор тохиолдол байна. Тэгэхээр манайд байгаа онцлог бэрхшээл байгаа байхгүй. Хүмүүс бол идэхгүй байгаа байвал яах вэ? Идэхгүй байгаад нь юу нөлөөсөн бэ гэвэл түрүүн цухс хэлсэн шүү дээ тий. Энэ угаасаа хүн гэдэг чинь цагаа зарж байгаа. Тэгэхээр сонголт хийдэг номтой угаасаа цаанаасаа. Тэгэхээр хүмүүс бол ажил хийхийг хүсэхгүй байгаа бол тэр хүмүүсийг өөр нэг юмар тижээгээд шүү дээ. Нэг хэсэг нь бол залуучуудыг бол эцэг эхийн тижээгээд байна. Нөгөө хэсгийг бид нар яасан бэ гэвэл 2006 оноос эхэлсэн
халамжийн бодлого бол манай ажил хүчний оролцооны түвшинг та нар график дээр нь харах юм бол 2007 оноос унаад 54.9 хүртэл унсан байгаа. Өнөөдөр 62.2 орчим хувь байна. Тэр энэ хоёрын хооронд чинь 70 мянган хүний тухай яригдж байгаа байхгүй юу? 70 мянган хүн итгэвчсэн биз дээ. Юуг нь тэтгэлэг өгөхөө болцсноос мөнгө тарахаа болонгууд 11 оноос эхлээд халамжийн бодлогыг сааруулад эхлэнгүүд 70 мянган хүн бол итгэвчж орж ирж байгаа хгүй хөдөлмөрийн зах зээл дээр. Тэгэхээр цаашаа итгэвчүүлэхийн тулд бид нар бол энэ бол дахиад хангалттай биш байна. 62.2% гэдэг нь хангалттай биш. Бид нар ядаж 70% төхүүлэх ёстой. Тэгэхээр бид нар юу хийх ёстой гэвэл хөдөлмөрлөлтийнхаа үйлчилгээний дизайныг шинжлэх ёстой. Одоо жишээлх юм бол хэрвээ хүмүүс гэртээ суугаад байгаа бол бид нар татаж гаргаж ирдэг ямар механизмыг бий болгож чадах вэ гэдэг рүүгээ ажиллах ёстой. Ер нь бол одоо энэ хүмүүсийн ажлыг яриад байна. Тий, одоо жишээлх юм бол манайхаас явуулж байгаа сургалтанд сууж байгаа хүмүүс ч байна л дээ, тий. Өссөн тохиолдолд бол одоо хорон дахиж дурдж хэлэхэд бол хорон дээр бол хөдөлмөрлөлт хариуцсан мэрэгчтэй ажиллаж байгаа. Бас ажилдаг тий. Тий, хорон дээр бас хөдөлмөрийн хэлтсийн бүх мэдээлэл самбарууд, ажлын байрны захиалгууд бол нээлттэй. Тэгээд дээр нь электрон мэдээллийн систем бол e-бирж гэдэг цахим бирж ажиллаж байгаа. Уг нь бол ингэж юм хийгээд байна. Тэгэхээр дизайныг өөрчлөх тухай. Энэ бол хараа хүсвэл гэдэг үг л байгаа даа. Хүсвэл хүсэхгүй байгаа юмны тухай яриад байна. Тэгэхээр одоо нэвтрүүлэг дуусгаад хэдхэн минут үлдсэн байна л да. Тэгэхээр би саран цацралыг ярианд оролцуулаад сүүлд нь хэдүүлээ нэг яриагаа зангидъя гэж бодож байна л да. Бид нар хүсэхгүй ирэхгүй байгаа хүмүүсийн тухай ярьлаа. Гэтэл төрүүчийн сурвалжлаганд гардаг шиг энэ мэдлэг мэдээлгүйгээсээ болоод яг үйлдвэрчний эвлэлд оролцож явах ёстой тийм юмд бас хүрэлцэхгүй байгаа даа. Энэ дээр та бүхний зовлон бэрхшээл эсвэл тулгамдаад байгаа юм юу гэж та харж байна? Ер нь бол хүнийг одоо мэдээж гэртээ байгаа хүнийг та ажил хийгээд татаж гаргаж ирэх биш. Тэгэхээр Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа учраас тий нэг хөдөлмөрийн үнэлэмжийн дээршлүүлээ тухайн хүнийг ажил үргэлж хангаад өгвөл хажууд хүн ажиллаад эхлээд амьдралын сажирд ирэхлээр тэрийг дагаад хүн хөдөлмөр эрхлэлээ гэсэн идэвхтэй сонирхол бий болоод эхэлдэг гэсэн. Тэгээ тийм юмар хангахгүй байж өнөөдөр практик дээр ч гэсэн надад ийм тохиолдол гарч ирсэн. Солонгосын мэрэгчлэлтэн гэдэг дуудаад аваад ирсэн. Байж итэл тухайн одоо яг тэр мэрэгжлийнхэн аппарат нь эвдэрчгээд байхад тэр солонгосын мэрэгчлэн зачдаггүй байхгүй. Тэр бол асар өндөр салентай хүн. Тэгэхэд Монголын наадлын зүгээр л засварч очиад янзалчихж байгаа. Тэгэхээр Монгол ажилчны цалин яагаад тийм байгаа даа? Өнөөдөр хүмүүс ажил болгоч нар гэдэг. Монгол ингээд шалгалтаар яваад ингээд асуудал тавиад эхлэхээр Монгол ажилчин ерөөсөө цалин өндөр өгөхлөөр архиугал явдаг гэдэг ярьдаг. Тэгэл цагийн ийм цалин өгж байгаа. Би Монголын юу хуулийг зөрчөөгүй. Хөдөлмөрийн үйлсээ доод хэмжээс доогоор би цалин өгөө гэдэг асуудал тавиад байдаг хгүй. Тэгэхээр энэ ерөөсөө төрийн өөрийнх нь буруу бодлого. За дээрээ тус өглөө өнөөдөр дөнгөж ярьцлага эхлэх гэж байна шүү дээ. Тэр хүн гэрээгээ сайн хийх хэрэгтэй гэдэг. Гэтэл хүн болгон хууль мэдэж төрдөггүй. Тэгэхээр тэрийг хуулийг мэдрүүлэхийн тулд та ийм хийдгийг шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд боловсролын системд нь 10 дугаар анги төгсөж байгаа улсууд тийм үү дээрээс төгсөж байгаа улсууд нь тэр юмыг суулгаж өгж тэр хүнээс тийм шаардлага тавих хэрэгтэй байхгүй. Өнөөдөр хүн би энэ гэрээнд ийм тусгах чих юм бол та яв таны оронд порон тоогоо гэдэг асуудал гэдэг. Тэгэхээр хаалгадахгүй тул тэр хүн яах вэ? Ингээ ажилдаа болъё гэдэг үгнээс та энэ ажлыг хийгээгүй л тэрийг л хийдэг. Ийм л өнөөдөр процесс өнөөдөр явж байгаа. Тэгэхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр яаж ийна гэхээр өнөөдөр өдөрт ер нь хүн дор хаяж 10 хүн 3 орж ирж байгаа зөвлөгөө авч байгаа хүн 3 нь ерөөсөл цалин өгөхгүй байна. Ээлжийн амралт өгөхгүй байна, буруу удаж байна, цалин өгөхгүй байна, барьцаалж байна, илүү цагийг хөсөхгүй байна, тий? Ингээд байхад яаж хүн ажиллах юм? Хөдөлмөр чинь бол нэг одоо үйлдвэрлэлийн орцын үн байхгүй юу? Цалин гэдэг чинь бол тэр бол яг үгээр тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өгч байгаа өгөөжөөрөө хэмжигддэг эдийн засгийн ойлголт байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдэг нь ажилтны хүссэн хэмжээгээр цалин өгнө гэж амьдрал дээр хэлсэн шүү дээ юм байхгүй. Өнөөдөр манай ажиллах хүчний 4 ажилтны тутмын нэгэн дээд боловсралтай болчихлоо. Дээд боловсралтай шүү. Дэлхийд дээр бол дээд боловсралтай ажилтныхаа тоогоор бол Монгол толгой зөгч байна. Одоо өнөөдөр оюутныхаа 10,000 хүнд ногдох оюутныхаа тоогоор Монгол Америкийн дараа байна. Гэтэл манай дээд боловсролын систем юу үйлдвэрлэж гаргаж байгааг бид нар буцаад харъя л да. Жишээлх юм бол манай дээд боловсролын систем, дээд боловсролтой хүмүүсийн хийдэг гол үндсэн үр дүнгийн хэмждэг индикаторуудыг авч үзье тийм. Нэгдүгээрт нь патент эзэмшиж байна уу? Дээд боловсролтой хүмүүс чинь. Энэ бол үйлдвэрлэлийн технологийн одоо патент эзэмшиж байна уу? Одоо та нар хэрвээ Дэлхийн банкны сайт руу ороод үзэх юм бол Монгол улсын патентын бүртгэл сүүлийн онуудад хоосон цонх байгаа. Тэгэхээр манай дээд боловсролын систем юу үйлдвэрлэж байгаа? Тэнд бол өнөөдрийн засгийн газрыг юм уу эсвэл тэрний өмнөх засгийн газрыг буруутгах хэрэггүй. Зүгээр л манай дээд боловсролын систем өнөөдөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Нөгөө талаас нь харъя, залуучуудын дотор ажил хайж байгаа залуучуудын дотор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн залуучуудын эзэлж байгаа чинь хамгийн өндөр байна. Гэтэл ажил хийж байгаа залуучуудын дотор
мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийг төгссөн залуучуудын эзэлж байгаа чинь хамгийн бага байна. Системээ зах зээлд нийцэж байна уу? Нийцэхгүй байна. Уг нь эхэлсэн гэдээ бид нар түрүү хэлсэн чинь тийм ээ. Хөдөлмөрийн үнэлэмжийг бол жишээлх юм бол үйлдвэрчний эвлэлийн холбоо бол ямагт хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг шаарддаг. Гэтэл бол энэ бол нөгөө талаас нь бид нар хараад нейтрал шүү юм те. Ямар нэг одоо талыг баримтлахгүйгээр тооноос нь харахад бол юу харагдаж байгаа вэхээр манай хөдөлмөрийн үнэлэмж бол бодит цалин бол айжмаар өсөж байна. Энэ өсөлт нь бол улсын нийт дотоодын энтэг түүний өсөлтөд харьцуулах юм бол бага. Гэхдээ бол манай эндээс бид нар нийт улсынхаа үйлдвэрлэлийг харъя л да. Ихэнх нь уулуурхай. Уулуурхайгаа хасчаад үлдэж байгаа салбарууд дээр үнэхэр бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэж гэнэ үгээд харах юм бол ерөнхийдөө хөдөлмөрийн одоо бодит цалин тий хүнд одоо нэрсэн цалин хэлээгүй шүү. Бодит худалдаа авах чадвар нь бол бага хэмжээгээр өсөж байна. Тэр нь бол бусад салбаруудын өсөлттэй бол баг ойролцоо байна. Тэгэхээр бол би бол хувьдаа бол юу гэж бодож байна вэ гэхээр тоон дээрээс хэлж байгаа шүү дээ тий. Манай хөдөлмөрийн үнэлэмж бол алгуур бол өсөж байна, сайжирч байна. Дээрээс нь бол манайд албан бус сектороос албан сектор руу айжуухан шилжиж байна. Түрүүний тэр 7 хоног ажлуулаа гаргадаг юунууд тохиолдлууд байгаа юу? Байгаа тухайн тохиолдол байгаа. Нийт одоо хөдөлмөрийн зах зээлээр томоор нь харах юм бол компаниуд илүү чадварчж байна. Хүмүүсээ сайн сонгож шалгаруулж авдаг болж байна. Нөхцөл тавьдаг болж байна. Харамсалтай нь бол бид нар хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж байгаа нийлүүлэлтийн тал маань бол зах зээлийн шаардлага хангахгүй байна. Тэгэхээр бид нар боловсролын систем рүүгээ яаж сайжруулах вэ гэдгийг дээр анхаарах хэрэгтэй болохоос биш. Цалин нэмээч эсвэл одоо цалин нэмэхгүй бол энэ хүмүүс ажил хийхгүй байна гэдэг бол бид нар баг нөгөө одоогийн цалингийн түвшинд ажиллах сонирхолгүй байгаа хүмүүсээ өөгшүүлж байгаа юм шиг л тийм л дүр зураг руу явна л да. За нэвтрүүлгийн маань цаг дуусч байна. Би та нарын үгээр нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Миний хувьд бол эндээс одоо улс төр рүү голдуу нэвтрүүлэг хийдэг болохоор ч тэр юм уу. Улс төрчдийн халамжийн бодлого өргөөд энэнд маш том нөлөө үзүүлж байгаа юм байна гэдэг би бол энийг тодтогмоор байна. Та юуг тодтогмоор байна? Ингээд явчих. Яг би бол одоо ганцхан зүйлийг л хэлье гэж бодож байна. Ажил хий гэж бодож байгаа хүн бол сайн мэрэгжил эзэмшээсээ сайн ур чадвартай болооч тэгвэл үнэлэмж чинь дээшлэнэ. Өндөр ур чадвартай бол өндөр цалин авч байгаа. Зүгээр үйлдвэрчний хэвлэлээр шаардуулаад үнэлэмжээ дээшлүүлэх үйл тэр одоо горьдсон зүйл. Тэр бүтэхгүй л гэдэг хэлж байна. Би бол хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэж бодож байгаа. Үнэхээр өнөөдөр гадаадын ажилчин тэр яагаад өндөр цалин аваад байгаа юм? Монгол хүн яг ижлэх л байгаа. Тийм Монгол нутаг дэвсгэр дээр ажиллаж яаж яагаад өнөөдөр гадаадын ажилчдад боол мэт ингээ зарагдаад байгаа юм. Тийм нэг сая төгрөг авчаад өнөөдөр тэр хүн яагаад сэтгэл ингээ ханчаад тийм тэр юу ч хэлэхгүй байгаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр гадаадын ажилч өнөөдөр өндөр 5 6 саяар нь авчаа сууж шít. Тийм тэгэхээр энэ хоёрын ялгааг л гаргачих ёстой. За баярлалаа. Яг миний хувьд бол хэлье гэж байгаа санаа маань юу гэхээр түрүүнээс хойш бид нар бол боловсролын систем менежерийг олон зүйлийг шүүмжилээ л дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр би хүний нөөцийн мэрэгжилтнүүдийг одоо бэлддэг төлөөлдөг хүний хувьд бол хүний нөөцийн мэрэгжилтнүүдтэй нэг уриалга хэлмээр байгаа. Тэр нь юу гэхээр нийт хүн ажилд авахд оролцдог, ажилд авах санал тавьдаг энэ хүний нөөцийн мэрэгжилтнүүд байна. Мэргэжлийн ёс зүйгээ бүгдээрээ сайн баримтлая. Хүн ажилд авахдаа танил тал арын хаалгаар манай монголчуудын нэг дутагдaltaй тал нутаг ус дов сомзуулаараа талцаад ингээд одоо чадваргүй хүнийг хамаагүй ажилд аваад байдаг. Тэнд түрүүн сайн дээр юм дээр бас ярилцлаган дээр гарч ил байна л да. Үнэхээр шудраг чадвартай хүнийг авахгүй бас танил талаараа инээд ирээ. Тэгээ бүр цаашлаад төрийн байгууллага дээр бол улс төрийн хүчин зүйл ороод ирдэг, намын практикны дээр юм ороод ирдэг. Энийг болоод яг шалгуур хангасан шилдэг хүмүүсийг ажилд аваач. Ингэхгүйгээр яваач чадваргүй хүмүүсийг арын хаалга танил талаар одоо хүний нөөцийн мэрэгчлэнүүд аваад ахлаар нөгөө сургуульд сурсан сураагүй угаасаа ажилтаа болох боломжууд тэнд гарч ирээд байгаа байхгүй. Тийм учраас ийм чадваргүй бүтээгдэхүүнүүд бий болох. Тэгэхээр хүний нөөцийн мэрэгжилтний ёс зүйтэй шударга ажиллахаас энэ бас шалтгаалж байна. За Улаанбаатархан саналаас. Миний хувьд бол Монголд бол ажлын байр бол ерөнхийдөө тутмаг байгаа. Энэ бол миний хувьд харж байхад хүн яг өөрийнхөө хүссэн сонирхсан ажлыг хийж чадахгүй байгаа. Одоо өөдөө залуучуудыг залахгүй байна. Хүнд салахгүй байгаа. Гэхдээ тэр хүн өөрийнхөө хүссэн ажлыг хийх юм бол залхуурах тийм нөхцөл байхгүй байна. Тэгэхээр Монголд хойштоо үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл их хөгжих хэрэгтэй. Өнөөдөр Монголд үйлдвэр гэж юу хуурамч. Хойштын тэмэрхүүлгийн хөгжүүлж манайх ажлын байр их болж байгаа. Одоо ажилгүй байгаа. Солонгост харж исэн болохоор тэгэж харагдлаггүй яах вэ? Тийм ээ. Тэгэхдээ хүсэх хэрэгтэй тухай таавал тодорхой. Хүссэн ажлаа хүсчих юм бол ажил олдно л гэсэн. За Эрдэнэт. Ерөнхийдөө хөдөлмөр эрхлэлээр залуучуудын чиглэлд бас их яриад байна л да. Тэгэхээр ер нь залуучуудынхаа их хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг байх хэрэгтэй. Дээрээс нь залуучууд маань өөрсдөө их тийм хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж ярьдаг. За дээрээс нь залуучууд маань өөрсдөө идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй. Энэ бүгд зүйл одоо ингээд цогцолж бүтчихэж л ер нь бол ажил хөдлийн төвшин бууран залуучууд маань хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ л гэж ойлгох